Бас. За. За сайн уу. За энэ өдрийн мэнд зүүмийнхэнтэйгээ мэдчлээ. Лайвынхантайгаа мэдчлээ. За өнөөдрийн мэдээлэл болохоор цоо шинэ хүмүүс зориулсан за аялын клубын гишүүнчлэлтэй аялахын давуу талыг би товчхон хэлж өгье гэж бодож байна. За өнөөдөр Америкийн энэ компани Монголд нэвтэрснээр Монголд олон гишүүнчлэл бий болсноор олон хүмүүст өндөр зэрэглэлтэй тансаг аяллыг боломжтой болгосон. Олон энгийн монгол хүмүүс ялангуяа далайд гарцгүй бага одоо орлоготой ийм Монгол орны хувьд бол дэлхийн тэр өндөр зэрэглэлтэй 5 6 отоо тансаг аяллыг хийн гэдэг бол үнэхээр мөрөөдөл бүхий зүйл байлаа мөрөөдөл төдийл зүйл байсан бол одоо аль хэдийн Монголоос маань 6,000 хүн аялаад 3 гэр бүлийн тансаг хөлөг онгоцон дээр хурмайн хийсэн байгаа. За тэгээ энийг хэлэхдээ би маш их таатай байна. За тэгвэл өнөөдөр олон гишүүд маань улам одоо их болсоор байна. Сая гаруй хүмүүсийг нэгтгэсэн 193 орны гишүүд энгийн хүмүүс аялдаг ийм гоё том платформ байна. За би платформ дээр юу харуулах вэ гэхээр платформ дээрээ юугаа харуулчих. Презентац оруулаад ирэх. Презентац маань хаачих. За дэлхийн энгийн хүмүүсийг тансаг аяллаар аялуулах энэ одоо мөрөөдлөө бодит болгосон хүн бол Майкл Хайчсон гэдэг хүн байж байгаа. За энэ хүн одоо өнгөрсөн нэг удаагийн Америкийн одоо ерөнхийлөгчийн зөвлөх хүртэл байсан ийм хувь хүний хөгжлийн ментор багш хүн байна. За тийм учраас хүмүүсийн ер нь бол боловсрал дээр нь манлайлал, лидершипт маш их анхаардаг. Хувь хүний хөгжил дээр мэдээж өөрийнх нь мэрэгжил учраас тэгэхээр энэ компани дээр орж ирж байгаа хүмүүс маань бас тэр талын сургалтыг өөрийнх нь сургалтыг үн төлбөргүй авч одоо явдаг ийм гайхалтай одоо удирдагч компани үүсгэн байгуулагч нь байдаг. За энийг хэлэхдээ би бас их таатай байдаг юм аа. За бид нар тэгэхээр ерөнхийдөө энэ мундаг хүний сургалтыг үн төлбөргүй аваад өөрх нь гарын үсгтээ сертификатыг аваад ингэж яваад идэг юм байгаа юм. За энийг том болгох гэсэн чинь болгож чадахгүй байх юм. За тэгвэл за ингэ явчих таа. За тэгээд энгийн хүмүүст ийм гоё боломж олгосон гэсэн 2015 оноос эхлээд энэ компани дэлхийн 193 орнд үйл ажиллагаагаа явуулсан байх нь байна. За гишүүдэд 2 төрлийн одоо хямдхан үнийн таатай боломжийг бол санал болгодог. За нэгдүгээрх нь insider price буюу дотоод гишүүнчлэлийн үнээр 17% хөнгөлөлтийг далайн аялал болон зочид буудал амралтын газруудаа эдэлж болох нь. За дараагийнх нь болохоор шагналын оноо гэдэг журмаар далайн аяллынхаа үнийг 50% хүртэл бууруулах боломжийг олгодог. За энэ шагналын оноо гэдгийг мэдээж презентацийн явцад дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө. За үнэхээр далайн аяллаар бол хэн ч ингэж сайхан аялахгүй гэдэг нь үнэхээр үнэн байж байгаа. Ягаад гэвэл одоо анхны аяллаа хийж ирснийхээ дараа би өөрийгөө бас их аялдаг хүн гэж боддог байсан чинь үнэхэрийн богино хугацаанд бага зардлаар олон орон олон хотыг үзэх тэгээд тэрэн дээрээ нэмээд ингээд ачааллалгүй ядралгүй ингээд 5 тухтайгаар бүх зүйлийг нэг дор ингээд амжуулаа амарсан аялсан болдог. Энэ амарсан аялсан нэг дор болно гэдэг бол айгүй хэцүү асуудал байдаг байхгүй. Бид нар явах болдог, аялах гэхээр явах болдог. Тэгэхээр аялалдаа, замдаа, замын ядаргаа автобус уунаа, галт тэрэг онгоц гэл ингээд явсаар ядардаг. Тэгээ ядаргаагаа тайлангаан амарна гэдэг бол
айгүй хэцүү байгаад байдаг те. Тэгээд заавал нэг өөрөөс маш олон үйлчилгээ хэрэгтэй болоод байдаг. Тэгэхээр далайн аяллийн давуу тал нь ерөөсөө бүгдээрээ яг бүх тав туух тэр амралт, аялал, шоу, арга хэмжээ, зугаа цэнгээ таныг одоо баярлуулах, тайвшруулах, амраах, алжаалыг чинь тайлах бүх юм л ерөөсөө нэг дор байж идэгтэл байгаад байгаа. Бид нар чамдаа саваач ирээл, бууз суугаал, унаа уншин суугаал те ингээд л одоо яваад байдаг шүү дээ. Тэгдэггүй болохоор үнэхэрийн ая тухыг бэлгэлдэгэ. За далайн аяллийн компани хамтарсан одоо үйл ажиллагаа гэж юу хэлж байгаа юм бэ гэхээр олон улс орны одоо далайд хүлэг онгоцтой тэр компаниудын нийлсэн одоо саналуудыг хамгийн шилдэг саналуудыг хүлээж авдаг энэ нэгдсэн платформ дээр гишүүнчлэлээ үүсгээд тэгээд гишүүнчлэл үүсгэсэн хүмүүс эдгээр платформ дээр нэгдэж орж ирсэн компаниудын хамгийн шилдэг саналыг хамгийн хямдхан хамгийн боломжтой одоо тэр хувилбаруудыг биднэрт дамжуулж өгдөг платформ гэж ойлгоход бас болж байгаа. Тэгэхээс биш агент бол биш, аялын агент биш шүү. Окей. За тэгээ энэ дэлгэсэн дээр харагдаж байгааг ингээд харах юм бол манайхам энэ өглөг онгоцууд нь за би камера эргүүлж болох нь энэ лайв дээр үзэж байгаа хүмүүст камера эргүүлээд өгчих гэсэн чинь камера эргүүлж чадахгүй байдгийг юм сони. За ингээд тавьчихвал тэгвэл харагдаж болж байгаа юм. За намайг сонсоо сууж хахаас. За зөнд байгаа хүмүүс. За тэнгууд энэ Costa жишээ нь MSC гэдэг Италийн онгоцууд, Carnival, Brazil-ийнх, Disney Cruise Line бол Америкийнх, Voyage America's, Норвегийнх, тэгэл Английн Princess, Cunard гэдэг энэ Английн хүлэг онгоц байх жишээ. Гэх мэт ингээд олон далайд гарстай улс орнуудын тансаг хүлэг онгоцуудыг нэгтгэсэн юм байх нэ. Бид нар тэгээ эдгээр онгоцуудаар, эдгээр компани онгоцуудаар аялдаг байх нэ гэж ойлгох хэрэгтэй. За энэ дээр болохоор зэрэг 21,000 гаруй далайн аяллийн сонголтоос бүр бид нар үнэхээр хэмнэх бүрэн боломжтой байж идэг. Энэ концептэнд нь оролцож гишүүнчлэлтэй байсныхаа хүчээр гэсэн үг тийм ээ. За тэгээд 21 хоногийн өмнөөс далайн аяллаа захиалаад аялалтаа гарах юм одоо боломжийг олгодгоо гэж ойлгож байна. За энэ аяллийн нэгдсэн компани дээр нэг 16 компани улс орны компани 100 гаруй хүлэг онгоцууд нэгдсэн ийм одоо аяллийн платформ байгаа. За тэгвэл insider price буюу дотоод үн гэж юу хэлж байгаа юм бэ гэхээр 17% хөнгөлөлт. Жишээ нь одоо 2 хүний далайн аяллийн үн $3,000 байлаа гэж бодъё л да. Ямар нэгэн аялал те. За энэ аяллалын үнийн юу бол ерөнхийдөө нэг юм юу байж идэг. Үнийн нэг юм багцаа байж идэг. Тэ нэг одоо Европын аялагтал нэг 1600, 1400-аас 1800-ийн хооронд, Дубай аялал гэхэд тийм, Ази аялал гэхэд тийм гэдэг нэг тийм ерөнхий үн байгаа. Гэхдээ үн нь юунаас болж хэлбэгддэг вэ гэхээр манайхан ерөнхийдөө хүүхдийн амралтын, шашны том баярууд, Крисмас, улаан өндөгний баярч гэдэг юм уу, Азид бол ингээл цагаан сар иймэрхүү баяр болох үед аяллууд яг тэр үед таарж байгаа аяллууд үнэн жоох өсөх магадлал ихтэй байж. Яагаад гэхээр хүн болгон ингээд одоо цагт одоо амралтаараа гэр бүлэрээ усан онгоцон дээр гарчдаг болсон байна. За би бол яг шинэ жилийн үеэр хамгийн анхныхаа аяллыг хийхдээ шинэ жилээр Дубай аялал Крисмасаар хийжсэн. Тэр үед бол Европынхан бүгдээрээ 3 үеэрээ эмээ өвөөтэйгээ ээж аавтайгаа хүүхдүүдтэйгээ усан онгоцон дээр байсан. Одоо дээр үеийнхээр бол бид нар галуу дахиагаа шараад гэртээ бие бинийгээ хүлээж аваад ингээд бэлгээ өгөөд хоолоо идээд суудаг байсан бол одоо орчин цагт өөрчлөгдөөд бие биендээ үйлчлэх биш бөөнөрөө үйлчлүүлдэг. Тэгээ гэр бүлэрээ ингээд хамтдаа байх тэр чанартай цагийг илүү их болгож байна те. Нэг нь хоол хийгээд биш бөөндөө үйлчлүүлээд хоолоо бэлэн одоо хоолоо ширээн дээрээ бэлдүүлээд гэр бүлэрээ суух нь илүү одоо тав тух илүү баяр жаргалыг
бий болгож जैन чанартай цагийг уртасгаж өгж जैन тэ. Тэгэхээр энийг ингэж одоо далайн аяллыг бүрэн хэмжээгээр ашигладаг болсон ийм өөр цаг үе дээр бид нар амьдарч байна. За тэгэнгүүт ерөөсө гэр бүлээрээ далай дээр бэждэг баярын үеэр болохоор тийм болж учраас яг тэр үед бол жоохон өндөрсөг магадлалтай байдаг. За тэгээд аялын үн бол юунаас хамаарж өөр өөр болдог вэ гэхээр өшөө тухайн хөлөг онгоцны чинь од тэ 5 одтой мó 4 одтой мó 6 одтой мó гэдгээс мэдээж хамаарна. Энэ од гэдэг юм чинь тодорхой үйлчилгээний стандарт байж байгаа. 5 тухын стандарт тэ тэгэл тэр хөлөг онгоцны өөрийнх нь барьсан, бүтээсэн, байгуулсан тэр стандарт тэр байгаа учраас тэгээд тэр тухайн хөлөг онгоц дээр явж байгаа хоолны өндөр зэрэгэлтэй ресторануудын тогооч нарын од стандарт гэж юм явж байгаа. Тэгээд энэ бүгдээс хамаардаг болохоор энэ од зэрэглэл стандарт гэдэг юм бол үнийг бас тодорхой хэмжээнд ингээд юу байж байгаа. Стандарт үн байж байгаа. За тэгээд дээр нь хэр их урт замыг туулах юм бэ гэдгээс хамаарна. Мэдээж зам туулна гэдэг маань урт зайтай одоо Ази аялал гэхэд Балигаас гараад Австрали, Сидней хүртэлх гэхэд бол маш урт зам туулж байгаа шүү дээ. Одоо яг тийм аялал бол нэлээд үнэтэй байждаг. Үнэтэйж байхаас аргагүй. Ягаад тэгэхээр тэр хооронд ерөөсөө 4-5 хоногийн аялал бол ерөөсөө амжих ямарч боломжгүй тий. Тэгэхээр 14, 32 хоногийн, 74 хоногийн бүр ингээ хэдэн сар, 90 хоногийн эдрэг 3 сарын хүртэл аялал байждаг. Тэгээд ингээд хэрэг урт зам туулах юм бол мэдээж үнэтэй байна гэсэн үг. Энэ бол ойлгомжтой тийм ээ. За богино хугацаатай аяллууд хямдхан байдаг. Жишээ нь Европ бол маш жижигхэн тий газар нутгийн хувьд. Тийм учраас Европын 3, 4 улсыг дамжаа явж байгаа ч гэсэн тэр аялал 1400-аас 1800 багтчих жишээ. Энэ юунаас болж байгаа ерөөсөө юунаас туулах замаас хамаарч штэ. За гэх мэт ингэж нэг өөрчлөлт, үнийн дүнд өөрчлөлт орж ирдэг. Өшөө юунд өөрчлөлт ордог вэ гэхээр туулах зам тэгээд одоо яг хэдэн улс орныг дамжаад байгаа юм бэ гэдгээс хамаардаг. Жишээ нь 2, 3 улс орныг дамжих бол мэдээж хэрэг туулах зам нь хоорондох зайн богино байх юм бол багахан зардлаар гэсэн үг. За тэгэнгүүт одоо Азийн аяллууд их гоё аяллууд байдаг болсон шүү дээ. Одоо ингээл 5 улсын бүр 7 хотоор явна гээл те. Тэгэнгүүт энэ дээр чинь одоо Таиланд, Тайван, Сингапур, Хонконг гэл тэгэл Вьетнам гэх мэт. Тэгээ эдгээр улс орнуудын нэг улсаас нь тодорхой 2, 3 хот ч орсон байх жишээтэй. Ингээд дайрж явж байгаа аялах явцад үзэх хот улсуудын тоо их болох тусмаа бас үн өндөрсөд идэг. Тэгэхээр тэр бас л хоног нь ихсээд явчихж байна гэсэн. Ерөнхийдөө ингээд ойлгож байна. За үний хувьд. За тэгвэл энэ insider price дээр ямар ч үнэтэй байсан тэр тухайн аялал таны сонгосон аялал чинь $3,000 одоо байлаа гэж бодоход энэ үүнээс дотоодынхоо нөгөө 17% та гишүүн учраас давуу талынхаа үнийг эдлэхийн тулд шууд 17% асуулаад $510 шууд хэмнэлтийг та авч чадах нь байна гэсэн үг. Окей. За тэгвэл дараагийн юу болохоор шагналын оноо гэдэг зүйлийн одоо аялал байдаг нь ямар учиртай вэ? За та өөрөө одоо 6 сар хуримтлаа хийсэн байх юм бол танд ойролцоогоор нэг $1,200 шагналын оноотой байгаа тий 6-7 сар гэхэд $1,500 болцсон байлаа гэж бодъё. За 7 сар хуримтлаа үүсгэсэн гэж бодъё $100-аар тий компани танд $100-ыг шагналын оноо болгож өгөөдөөс учраас та 6 сард өөрөөсөө 7 сард өөрөөсөө $700 төлсөн ч гэсэн танд $1,500 шагналын оноо байна гэсэн үг. Таны өөрөө чинь төлсөн мөнгөн дээр компани шагналтай нийлээд. За тэгвэл таны нөгөө далайн аялал маань $3,000 юм болоо та өөрийн чинь дансан дээр $1,500 байгаа юм чинь нөгөө $3,000 үнэтэй аяллаас $1,500-ын шууд хуримтлалаараа төлчихнэ. Тэгээд өөрөөсөө $1,500 нэмж төлөөд энэ 3,000 аяллыг авах боломжтой байх нь. Тэгээ үүнийг шагналын оноогоор аялах одоо оноог ашиглаж аялах гэж хэлж байгаа. Окей. За тэгвэл дараагийнх нь болохоор за энэ хоёрыг ерөнхийдөө гişүүдтэй ийм боломж олгож олгодгоо. За дээр нэмээд энэ компани зөвхөн одоо далайн аялал дээр одоо боломж олгодог биш. Энэ дэлхийд дахны зочид буудал 430 гаруй зочид буудлууд, амралтын газрууд байж байгаа. За энэ дээрээс бид нар болохоор нөгөө 17%-ийн юугаа хөнгөлөлтөө эдлээ явчихдаг. Окей. За энийг ингээд дуртад өнгөрөө. За тэгэнгүүт
зочид буудал дээр 17% гэд ойлгосон тий. Тэгэхээр зэрэг энэ дэлхийд дахны бүх өндөр зэрэглэлтэй 4, 5, 6 оттой буудлууд байдаг. Дээр нь манай Монголын 18 чөлөө буудал бас энэ юун дотор байгаа шүү махан. Тэгээд гадаад байгаа хүмүүс маань Монголдо очиод түрхэн богино хугацаанд буудалд хүмүүс аваачих найзуудаа одоо гадаадын найзуудаа урих эдэр бол Монголынхон буудлуудыг эндээсээ захиалах бүрэн боломжтой бас байж байгаа. За дараагийн нэг сайхан зүйл нь болохоор энэ маань саяхан одоо нэмэгдэж орж ирсэн платформ байгаа. Энэ нь газрын аяллыг бас санал болгосон. За газрын аялал дээр байна шүү. Манай Монголын бүр 400 гаруй газрын аялал байгаа. За би буудлыг жоохон ингээд товчлоо явчих. Тэгээ ойлгомжтой тий 17% нэмж байгаа юм чинь. За газрын аяллаа хөтөлбөр нь болохоор зэрэг Монголын бас газрын аяллууд бас нэмж орж ирсэн байгаа нь үнэхээр гайхалтай байгаа. За энэ дээр юуны нисэх онгоцны буудлаас тосох авах үйлчилгээнээс өсвөлээд алтай таван богд тэрэлж морь унуулах, тэмээ унуулах, говийн аялал, ханган аялал гэл одоо ингээд энэ бүх аяллууд дотоодын энэ үйлчилгээнүүдийг бас Entours буюу энэ газрын аялал дээр нэгтгэсэн байгааг манайхан анхааралтай аваарэ. Тэгэхээр зэрэг зөвхөн гадны л юмнууд биш юусэн Монголын маань аялал жуулчтай холбоотой үйлчилгээ хүртэл энэ дээр байж идэг байна гэдгийг ойлгож авах нь их зүгээр шүү. За тэгээд за газрын аяллыг дурдаад өнгөрсөн. Тэгэхээр бид нар далайн аялал гэдгийг юу гэж ойлгодог вэ гэхээр хүмүүс ерөөсө бодохдоо далай дээр л яваад ах юм байна да гэж ойлгоод идэг. Ер нь бол анх би бас нэг тийм ойлголттой л байсан. За дээр нэмээд говийн хүмүүс ялангуяа уснаас их айдаг улсууд одоо дотор мотор муухараад ах юм болоо дайвалзаж бариад ах юм болоо гэдэг нэг янз бүрийн мэдгүй ойлголтуудтай далайд аялалдаа анхны аялалдаа гардаг. Тэгвэл усан онгоцыг ерөнхийдөө та бүгд маань юу гэж ойлгох вэ гэхээр нэгэн төрлийн жижигвтер явдаг хот гэд ойлгоход яг болно. Ерөөсөө далаа дээр явж байгаандаа гэж мэддэх юм юу ч байдгүй нэг том зочид буудал дотор эсвэл нэг онгоцны буудал дотор яваад байгаа юм шиг л санагддаг юм байна лээ. За тэгэхээр зэрэг асар том байх нэ, олон давхар юм том хүлэг онгоц байдаг байх нь. За тэн дээр хүмүүсийн хэрэглээний одоо 14 хоног явна уу 30 хоног 2 сар явна уу энэ явж байгаа хүмүүст ерөөсөө газар буухгүй ч байсан бүхэл хэрэгцээг хангах боломжтой бүх хүний хэрэглээний тэгээд аялж амрахт нь таатай байдлыг үүсгэх бүхэл зүйл бүхэл хэрэгцээг тэр онгоцон дээр барьж байгуулад ингээд амралтын тий аялын онгоц болгоцсон байх нь шүү дээ. Тэгэхээр зэрэг тэн дээр танд хэрэгтэй бүх юм байгаа гэдээ ойлгож болно. За энэ дээр үнэтэй юмнууд гэж байдаг. Давхар одоо та хуримтлалаараа байна уу ингээд 17% хөнгөлтөө аваад ингээд аялал дээр гэр бүлэрээ ч юм уу найзуудаараа гараад ирчлээ гэж бодоход өөрөөсөө мөнгө төлдөг юмнууд бас байждаг. За би энийг дурдаад өгье. За үнэтэй зүйл гэдэг нь хувийн үйлчилгээ авах үед үнэтэй байдаг. Жишээлх юм бол та үсээ засуулах, массаж хийлгэх, тэ нүүрэндээ анхаасахны одоо үйлчилгээ авах гэх мэт тэ. Эдгээр зүйлс дээр мөнгө өөрөөсөө мөнгө нэмж төлдгөө. За дараагийнх нь согтууруулах ундаатай уух зүйлсүүд, коктейлс, вино, юу гэдгийг виски, шот тэ одоо эдгээр зүйлсээ бол мөнгөөр авч уудаг байх нэ. За тэгэнгүүт одоо далай дээр маш өндөр үнэтэй байдаг байх та гэж бас андуурч би бас бодчихсон. Тэгвэл яг л нэг 5 6 оттой стандартын ресторануудын үнэлгээтэй яг адилхан байдаг юм билээ. $7-9 үнэтэй нэг юм коктейл байж ах шээ. Тэгэхээр илүү бол үнэтэй байдаггүй. Зүгээр ямар ч байсан өөрөө нэмж одоо эдгээр зүйлсийг мөнгөөр авдаг байх нэ гэж ойлгоно. За зарим угаасаа энэ онгоцууд дээр ийм багцууд гаргацдаг 10 уух юм гэхээр одоо жишээлх юм бол нэг нь €7 юм бол багцлаад авах юм бол нэгийг €5-оор авдаг ч юм уу те. Гэх мэт ийм багцууд бол байждаг. За дараагийнх нь үнэтэй зүйл нь юу казино. За тэн дээр маш том казино явж байгаа. Казинод орж тоглоо таазаа үзээд ингээд сайхан зугаацъя гэвэл мэдээж өөрийнхөө мөнгөөр тоглоно. За дараагийнх нь брендийн маш том дэлгүүрүүд явж байгаа. Энэ эдгээр дэлгүүрүүд мэдээж та өөртөө ус авах гэж байгаа юм чинь энийг өөрийнхөө мөнгөөр төлнө. За дэлгүүр дээр товчхон хэлэхэд аяллахаа төгсгөх одоо дуусгах гэж байгаа өдрүүдэд худалдан авалтаа хүлээж агаад хийх юм бол яг нэг аялал буух үе дээр ингээд айгүй сайн юмнууд хямдарч байгааг би анзаарсан. Тэгэхээр нөгөө усан онгоц дээр гарангуутаа ингээд худалдан авалт хийхгүй жоохон харж авах хэрэгтэй юм байл шүү. За тэгээд дараагийнх нь үнэтэй юм нь
миний явж байгаа үед интернет үнэтэй байсан. За тухайн хөлөг онгоц болгон өөрийн гэсэн интернеттэй байгаа, Wi-Fi-тай байгаа. Гэхдээ тухайн хөлөг онгоцон дээр аялж амарч байгаа хүмүүс болгонд өөрийн гэсэн хөлөг онгоцны зохион байгуулалтын одоо үйл ажиллагааны хөтөч болсон ап байж байгаа, аппликейшн утсан дээрээ татчихдаг. Тэгээд тэр ап дээрээ за өнөөдөр өглөө оройн үйл ажиллагаа тэтэн цагт дуусах юм байна. Өглөө 6 цагаас эхлээд орой болтол юу болохын, хаана, ямар зааланд, ямар танхимд, ямар театрт юу болох юм бэ гэдэг бүх хөтөлбөрүүдийг таны утсан дээр ингээд хүн болгонд одоо та нар маань бодоод үзтээ 3,000-аас 4,000 хүн нэгэн зохион байгуулалтанд орж тэр юмнуудыг зарим газраа очир дугаар үүсэж стресс ямарч авахгүйгээр зохион байгуулалттай ингээд бүгдийг хүртээмжтэйгээр ингэж үзэж харж таашаалтай тэнд чи ингээ сайхан амарч байгаа хүмүүс шүү дээ. Тэгэхээр зэрэг тэр зохион байгуулалтанд орохын тулд тэр аппликейшн л ерөөсөө маш сайн ажилтдаг гэж ойлгож. Тэгэхээр хүмүүс өөрсдөө одоо би өнөөдөр тийм үйл ажиллагаанд оролцсон. За нэг улс хотод очих юм бол за би өнөөдөр болохоор тэдэн цагаас буугаад хот үзэх програмд явчих учраас ингээ би өнөөдөр өдөртөө бол усан онгоцон дээр байхгүй, орой усан онгоцыг хөдөлгөөс өмнө орж ирээд хоолоо эзнийхээ дараа би дараагийн хөтөлбөрөд орсноо гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар ингээд өөрсдөө тэр аппликейшны хүчээр маш том зохион байгуулалттай явд юм аа. За хаалга нь хөлөг онгоцны нөгөө өрөө болгоны одоо үүдэн дээр маргаашийн хөтөлбөрийг бас захиалсан хил дээр чинь тавьж бас өгдөг цаасан хэлбэрээр. За тэгэхээр онгоц болгон бол нэг жоохон өөр зохион байгуулалттай байж байгаа. Окей. За юуныг ингээд хэлчихье. Тэгээд манай Монголоос явж байгаа хүмүүс маань болохоор зэрэг eSIM аваад ингээд явчихаар зэрэг давхар интернетийн мөнгө төлөхгүй явдаг гэж байгаа. За тэр интернет болохоор Facebook, WhatsApp юу байдгийг бусад чөлөөт сошиал медиа болон бусад чөлөөт интернет рүү нэвтрэх үед одоо онгоцон дээр интернет үнэтэй байдаг гэдэг нь тэрийг хэлж байгаа. Тэгэхээр биш өөрийн гэсэн eSIM аваа явж байгаа хүмүүс маань дэлхийн бусад орнуудад тэр симийг ашиглаж болж байна гэж манайхан ярьж байгаа тийм. За би хувьдаа болохоор хаашаа явах гэж тэр улсынхаа юуных нь усан онгоцных нь бас үйлчилгээний дотор eSIM зардаг бас үйлчилгээ гэдэг юм билээ. Тэгэхээр онгоцон суугаас өмнө тэрийг авчих юм бол миний интернет хямдхан тосч исэн. За усан онгоцон дээр гараад интернет худалдаж авах жоохон үнэтэй байсан. За би тухайлх нь бол Facebook ордог, Facebook хязгааргүйч гэдэг юм уу. Тийм интернет авахд нэг хүний амралтын туршид гэтэл $75 төлж байх жишээтэй байсан тийм. Дараагийнх нь одоо би eSIM аваад бас нэг явж үзсэн. Тэгэхээр арай хэмэд тусдсан байна. Окей. Зарим газар бас барихгүй байх тохиолдол байдаг. За үнэтэй юмнуудын хувьд бол ингэж болоо үнэгүй зүйлс байдаг гэдэг нь бид нар нэмэлтээр мөнгө төлөхгүй мөртлөө авдаг үйлчилгээ хийж байгаа. За үүнийг би хэлж өгье. Мэдээж хэрэг бид нар хот хооронд ингээ яваад байгаа маш их зам туулаад байгаа боловч бид нарт тэр хот хооронд явж байгаа замын зардал одоо би бол энэ замын зардлыг амар тоосдог байхгүй яа тэгэхээр би Европт амьдардаг хүн манайхан ч н одоо энэ Украины дайнаас болоо Европын бензин тосны үнэ актер өссөн учраас хүнсэн ч өссөн бүх юм өссөн хоол хүнс дийлдэхэ байсан за материал угаасаа дийлдэхэ байсан тэгээ замын зардал дийлдэхэ байсан галт тэрэг автобус унаа такси ерөөсөн маш өндөр үнэтэй болсон. За тэгвэл бид нар энэ усан онгоцон дээр гараад суусан бол одоо буух хүртлээ хаашаач явсан биднэрт нэмэлт ерөөсөө зардал гардаггүй. Энийг бол би үнэхэрийн авч үзээд тэгээд талархах ёстой зүйл гэж бодож байна. Маш өндөр үнийг бид нар хэмнэж байгаа. За бид нар Европт нэг улсаас нэг хот руу, нэг хотоос нөгөө буудлын руугаа явах гэж ингээл байнга нөгөө мөнгө төлж идэг, маш өндөр үнэтэй мөнгө төлж идэг. Эсвэл өөрөөсөө машин тэргээ барай авах чинь бензин тос гэдэг айгүй өндөр үнэтэй болсон болохоор энийг бол би онцгойлон ингээд хүмүүс зүгээр л нэг санаан зоргоор байж ах ёстой тэ энгийн юм биш шүү. Энэ бол маш талархалтай хүлээж авах зүйл байгаа. Энэ бол маш их мөнгө хэмндэг учраас. За хоёрдугаар гэх юм бол спорт, бүжиг тэгээд энэ чөлөөт цагийн гоё activity тэ арга хэмжээнүүд тэгэл гүүх байна уу, саксан бөмбөгөө тоглох уу, гар бөмбөгөө тоглох уу, фитнестэй орох юм уу, йога хийх юм уу, бясалгал хийх юм уу. Энэ бүх юмнууд танхим тэр төгөөрөмжтэй тэр бүх юм танд үнгүй байж идэг. Дээр нь түүнийг ингээд таны сонирхлын чин дагуу заах мэрэгжлийн багш нар байж идэг. Тэгэхээр энэ багш нар эдгээр бүгдээрээ танд үнэгүй юмнуудыг чинь тухайн цаг үед дээр амралтын чинь бүхэл хугацаанд үнэгүй танд үйлчлээ заагаад
ингээд байждаг. Окей. За энийг өнгөө гэж байна. За дараагийнх нь хүүхэд бага насны болон одоо тeenager юу гэлээ өсвөр насны хүүхдүүдтэй явж байгаа хүмүүс нас насанд нь тохирсон гоё програмтай хүүхдийг харах, асрах, хамгаалах, саатуулах газрууд ээждэг. Эдгээр нь дандаа үнгүй яа. За тэгээ бага насны хүүхдтэй хүмүүст бол бүр гоё одоо ингээд хоёулахнаа цагийг өнгөрөөгөөд оройн хоолн дээр нэг 2 биендээ цаг гаргая гэх юм бол хүүхдүүдийнхээ хоолыг идэвхжээд аваач тэр хүүхэд асрах газар нь хүүхдүүдэд өгчөөд тэгээд сайхан санаа зов хүмүүс сууж ахна штэ. За эсвэл одоо ингээд хотын аялал хийх гэлээ гэхэд те бага хүүхдүүд юм үзэж харах нь муу юм чинь ядраад замдаа ядарна гэж үзэх юм бол хүүхдүүд орхичоод өөрсдөө хотын аялал үзээд бууд суугаад тэр ороод ирэх юм байна те. За гэх мэт ингэж хүүхд тасрах газрыг нь үн төлбөргүй учраас ингэж бидэрт гоё үйлчилдэг байна. Дараагийнх нь шоу арга хэмжээ, entertainment, тэгэл тэр лайв хөгжим, диско, танц, концерт, акробат, циркус, театр тэр бүх үздэг тэр оюуны хэрэгцээг хангаж байгаа бүх зүйлс маань бас үнгүй ээждэг. Тэгээ өндөр стандартын, өндөр зэрэглэлтэй мундаг тоглолтууд таныг өстой үнэхээр тэр амралтын явцад уйдах завгүй, үн төлбөргүй ингээд таны хэрэгцээг хангадаг. За энэ бол бас маш өндөр үн өртөг зарж идэг ид. За одоо ер нь бол ийм entertainment юмнууд маш өндөр үнэтэй шүү дээ. Тэгээ одууд модуудын тоглолт эдэр бол бүр дийлдэхгүй. Тэгээ $100,000 яригдан. За зүгээр нэг ийм концерт тоглолтоор хаяж бид нар $100 төлж иж нэг юм үздэг шүү дээ, тий. Тэгэхэд бид нар тэнд амралтынхаа туршид орой болгон бүр нэг биш, нэг хэсэг тэнд ч нэг зааланд, тэнд ч нэг театрт, энд нь ч одоо энэ тэндгүү ингээд өөрсдөө ингээд алин дээр нь очихын гэдгээс сонгоод ингээд тэр бүх зүйлийг үзэх тэ таашаал авах боломжтой ээждэг. За дараагийнх нь үнгүй юм нь хоол. За тэгээд хоол гэхээр зэрэг өстэй үнэхээр хоол үнгүй гэхээр надад өөрөө айгүй гой санагддаг байхгүй яа. Одоо гэхээр эмэгтэй хүмүүс бидний хувьд гэр бүлээ авч явж байгаа тохиолдолд нөгөө эдийг өсгөхгүй юмсан. Ялангуяа нөхөр мөхөр эрэгтэй хүмүүс өсөж мөсөх юм бол юу ч сонирхолтой биш уур нүрэл явчих. Тийм учраас тэднийг одоо өсгөхгүй юмсан юу идүүлэх үү өнөөдөр яах вэ ийх үү одоо мөнгө бас нэг хэмжмээр эдэг хоолны үндийдгээ олцсон байдаг тийм. Энэ айгүй асуудал ахгүй. Гэтэл өлөг онгоцон дээр таны тэр ачаа ерөөсө тэр бүхэл хугацаанд байхгүй. Тэр хүмүүс нөхөр чинь хүүхдүүд чинь найзууд чинь хин чин байдгийн юу идмээр уумаар байгаагаа өөрсдөө яваад ингээ идэж уучин та тэрэнд санаа зовох хэрэггүй болж тий. Тэгээд ямар ч л байсан гэсэн тэр хугацаанд жин нэмдэг. Тэгээд одоо жиндээ анхаарч байгаа хүмүүс маа жоохон тогтвортой багхан шиг идхийг өөрөөсөө орих хэрэгтэй. Тэгээд бараг л шингээж чадсан бол 24 цаг хоол одоо бүхэл төрлийн өндөр стандартын өндөр зэрэглэлтэй бүр Мичлийн 5 одтой 3-аас 5 одтой тогоошноор ажилладаг тийм галтгоонууд явж идэгэн шүү. За тэгээд эдгээр нь үнгүй байдгаа. За тэгээд энэ бол үнэхээр том мэдээ гэж бодож байна хоол бүхэл хугацаанд. Тэгээд яа тэгж ингэж хэлээд байгаа юм гэхээр хоолны үн маш өндөр болсон байхгүй. Тэгэхэд бид нар ерөөсөн аялал дээр гарлаа гэж хичнээн хоног аялах байдгийн бүхэл хугацаанд ерөөсөн хоолндоо юу ч мэдэхгүй зүгээрсээ хүснээрээ идэж агаад ингээ бууна гэж боддоо. Тэгээ юмд ингээд юмыг үнэлж дээр нь мэдж талархаж хүлээж авна гэдэг бол өөрөө маш их өөр зүйл хийж байгаа. Тэгээ энийг зүгээр л үнгүй хаал идээд байгаадаа би маш их талархдаг. За тийм байна. За тэгээд энэ үнтэй үнгүйгээ хоёр хэсэг 5 зүйлийг би хэлж өглөө. За тэгээд энэ гоё боломжуудыг ашиглаж хэрэглэхийн тулд юу хийх ёстой байдгийг бэ гэдгийг рүү одоо яг явж орох гэж байна. За бид нар гишүүнчлэл үүсгэх ёстой байдаг. Энэ сайхан тав тух энэ бүх давуу талыг юу яахын тулд эдлэхийн тулд та ямар нэгэн бас үйлдэл хийх хэрэгтэй байна. За ямар үйлдэл хийдэг юм бэ гэхээр гишүүнчлэл үүсгэнэ. За гишүүнчлэл нь 3 янзынх байдаг. За нэгдүгээр 50 еврогоор үүсгдэг гишүүнчлэл гэж би биш вэ хаачиж. За хамгийн томоосоо эхэлчихэж байгаа юм байна. За миний слайдн дээр хамгийн томоосоо эхэлж байгаа учраас би томоос нь яри премиум гишүүн болно гэж байгаа. За премиум гэдэг нь та сар бүр $250 хуримтлуулж хадгалж явдаг. Өөрийнхөө юун дээр
одоо хадгаламжийн одоо хуримтлалын чинь нэг юм данс байгаа даа штэ. Бид нарт энэ компани дээр би аял учраас би гишүүн учраас гэдэг өөрийнхөө одоо хаан банкныхаа ч юм уу дансыг ингээ холбочиж байгаа. Тэнгүүд таны мөнгнөөс чинь сар бүр тэ нэг тодорхой нэг өдөр $250 татаад байна. За тэр нь нөгөө компани та манай дээр гишүүнчлэлтэй учраас би таныг шагныя дабл мөнгөний чинь даблдж өгье гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр тэр нь юу юм гэхээр та 250-ыг хадгалсан юм бол компани дахиад 250-ыг нэмээ өгчдөг. Үүнийг хэлж байгаа шагналын оноо гэдэг нь. За тэгээд хамгийн анх одоо энийг идэвхжүүлэхдээ би ерөөсөө премиум гишүүн болёо гэж байгаа хүмүүс ерөнхийдөө ямар хүмүүс болдог вэ? Том гэр бүлтэй олуулаа гэсэн үг тийм олуулаа. Тэгтээ бас яарч байгаа хурдан аялья. Одоо сар болгон багахан цуглуулад ингээд их цаг орох нэ тэгж яхаар би хурдан аялмаар байна гэж тэгж байгаа хүмүүс дээр нь бизнес ч юм уу ингээд бас боломжийн мөнгө олдог те сар болгон 250 гэдэг чинь бас нэлээ их мөнгө те энийг ингээд хуримтлуулад авах боломжтой ийм хүмүүсээр болсон одоо юу байх нь хэлбэр байх нь те за тэгээд эхлэхдээ 250-аар идэвхжүүлэлтийн төлбөр гэдэг юу ячдаг нэмэлтээр төлдөг дээр нэмээд тухайн сарынхаа 250-ыг нийлүүлээд өгчдөг. Тэгэнгүүт таны хадгаламжин дээр чинь шууд 800 шагналын оноо орж ирдэг. Нөгөө 500 маань 800 болоод ороод ирэх нь шүү дээ. За тэгээд тэрнийхээ дараа сар бүр 250-ыг төлөөл 500 шагналын оноо болгоо явдаг ахны. За энэ дээр insider price-ийн үнээрээ юмаа захиалж болно. Эсвэл шагналын оноог ашиглаа хязгааргүй тооны аялал хийх эрхтэй байх нь. Тэгэхээр зэрэг заавал та жилдээ нэг тэдэл аялна гэсэн юм байхгүй хань таны шагналын оноо чи хөгжил байвал эсвэл insider price-аараа ч юм уу захиалъя гэсэн тохиолдол болгондоо та эрхчин байж ах нь нөгөө нэг том хадгаламжтай учраас окей. За дараагийнх нь болохоор классик гишүүд гэж байгаа. Энэ бол ерөнхийдөө нийт хүмүүсийн маш ихээр одоо хийдэг хэлбэр байж байгаа. За энэ дээр болохоор анх эхэлж бүртгүүлэхдээ $100 идэвхжүүлэлтийн төлбөр гэдэг. Тэгээд тухайн сарынхаа $100-ыг гээд $200 тэгээд таны идэвхжүүлэхэд шууд 350 болоод шагналын оноо чинь нэмэгдээд ороод ирдэг. За сар бүр хугацаанд хийсэн төлбөр бүртээ 200 шагналын оноо авна гэдэг нь та 100 болгоныг нөгөө картнасаа татаад явж яхад 200 болоод ороод ахна шүү дээ. Тэгэхээр даблдаа л байгаа үстэй тий. Тэгээд энэгээрээ дотоод insider price-ийн үнээр жилд 5 удаа аялал захиална хуримтлалаараа ч гэсэн одоо тодорхой тэр хуримтлалаар аялах захиалгууд чинь юутай ороод ирж байгаа. Хуваарьтай ороод ирж байгаа шүү за. Окей. За тэгвэл дараа нь нэг гишүүнчлэл байгаа стартер буюу эхлэгч нар зориулсан гэсэн тий. За энэ дээр бол хүмүүс ингэж болно. За би юу ч гэсэн эхэлж бай тий. Ерөөсөө хуримтлуулж чадахгүй байгаа юм чинь $50 ч болтугай хуримтлуулъя. Тэгээд үүнийгээ би гишүүн нэгдүгээр би чинь гишүүн болчихж байгаа. Надад ядаж дотоодын энэ 17% хөнгөлөлтөө үнээр захиалга хийх боломж нэгд чинь 100 ч гэсэн чамлах юмгүй би ингээд эхэлчихэж байгаа гэдэг нэг тийм хүмүүс одоогоор яг надад тий 50-аас илүү төлөх боломжгүй байна гэж байгаа хүмүүстэй зориулсан байна. За эхний бүртгүүлэхдээ $50 гишүүнчлийн төлбөрөө төлцдөг. Тэнгүүд компани таныг эхний орж ирж байгаа болохоор шагнаад $100 болгоод танд өгдөгөө. За тэгэнгүүт дараагийн сараас эхлээд нөгөө 50 чинь нөгөө хоёр вариант чинь бол даблдж байсан шүү дээ. Тэгвэл энэ дээр даблдахгүй яах нь 50-50-аараа л одоо байх нь. Тэгэхээр сар болгон 50-аа л төлөөл $50 хадгалаад ингээ яваад байна. За энэ дээр компани нэг боломж олгодог. Тэрний юу вэ гэхээр 4 сар та одоо цаг тухайд нь $50 одоо дараалал төлчихсөн тохиолдолд таныг нөгөө нэг гишүүнчлэл анх эхлэхэд идэвхжүүлэлтийн 100 гишүүнчлийн 100 гэд төлдөг шүү дээ тий бусад юун дээр вариантууд дээр тийхгүйгээр яаж байгаа вэ гэхээр тэр 100-ыг чи хэмнээд шууд 100-ийн хувилбар руу буюу нөгөө классик руу шилжих эрхийг олгодог. Окей. Хэрвээ би одоо 4 сар 50-ыг төлчлөө одоо би 100-г төлж эхэлнэ гэд одоо би надад боломж байна гэх юм бол тэ. За ийм байгаа. За тэгэхээр энэ маань 3 дахь хувилбар. Тэгэхээр ийм 3 вариантаар хүмүүс маань энэ дээр гишүүн болоод
клубын гишүүн болоод энэ давуу тал түрүүний дурдсан давуу талуудыг эзэлдэг байх нэ гэж ойлгож хэрэгтэй. Окей. За ийм байна. За өшөө юу тайлбарлаж болох вэ гэхээр за энэ дээрээ бид нар түнш гишүүн болж болдог. За бид нар түрүүний хэлсэн хувилбарууд бол таны гэр бүлээрээ найз нөхдөөрөө ажлын хамт олонтойгоо анги хамт олонтойгоо аялахыг санал болгох чинь тийм үү? Аялаач. Хэрвээ бид нар ингэж компани дээр хуримтлуулдаггүй байсан бол хувь хүн гэдэг юм санхүүгийн сахилга бат маш муутай байждаг. Ялангуяа монголчууд маш их өөхлөгч бие биенээсээ маш их гуйдаг, хандив мандив гэдэг маш их ингэдэг ийм онцлогтой одоо арт түмэн байгаа даа шүү дээ. Тэгэл нэг хүн өвдчлөө гэж мөнгө гуйдаг. Нэг нь хүүхэд сургуульд явах гээд байна гэж хамаатан садан бие биенээс мөнгө гуйдаг. Ээж аав өвдчлөө гэж мөнгө гуйдаг. Ингээд ахаар хүмүүс яадаг вэ гэхээр бидний дотор нөгөө нэг өгдөг сэтгэлгээ мэн байгаа болохоор нөгөө нэг аялидаа гэж бодоод хэдэн төгрөгөө хадгалж байтал нэг нь өвдлөө гээл тэнгүүд байгаад юм чинь өгөхгүй байж чадахгүй. Тэгээ нөгөө хадгалж ясан аялах гэжсэн мөнгөө өгчдөг. Тэгээд аялах чинь хойшлогдчихдөг. Тийм үү? За тэгвэл энэ дээр бид нар нөгөө компанид гэрээ игээд хуримтлуулсан болохоор тэр мөнгийг би буцааж аваад гаргаад өгчих ямар ч боломжгүй. Хинч гуйсан тий. Өөр ямар ч үйл явдал тань тохиолдсон тэр мөнгө зөвхөн таны аялахад зориулагдаад хадгалагдаж байдаг үнэхээр том давуу тал. Таныг бүр сахилга баттайгаар бүр ястай яаж ч бултаж болохгүйгээр таныг аялуулна. Та үнэхээр л аялыг гэдэг нэг зүрх сэтгэл чинь нэг тийм чин хүсэл мөрөөдөлтэй байдаг л бол та хуримтлуулж эхэлснээрээ л аялна шүү. Энийг үнэхээр хэлье. За би тэгж агаад би ийм мөнгөтэй болоод нэг тэгсэн хойноо тэ ингэсэн хойноо аялна гэсээрээ байтал та аялахгүй л байгаа өстэй өнөөдөр хүртэл яг ингэж л явагдаад байдаг. Тэгэхээр үнэхэрийн зориглоод эхлэл тавьсан үед та аялах нь тов тодорхой болдог. Яг тэгэхээр таны энэ мөнгө зөвхөн аялахад л зориулагдсан байдаг учраас. Окей. За энийг ингээ хэлье. За тэрний дараа хүмүүс ингэдэг те. За би одоо ингээд аялдаг юм байна. Өшөө надад ямар давуу тал байна. Зарим энэ бизнес сэтгэлгээтэй хүмүүс би ерөөсөө энэ аялал надад таалагдчихэв тий. Би ингээд аяллаа, эсвэл аялна гэдэг нь тодорхой. За энэ үнэхээр гоё платформ байна, гоё компани байна. Хүмүүст ийм гоё боломжийг олгож байгаа юм бол би энийг найздаа хэлмээр ах юм. Аав ээжтэй хэлмээр ах юм. Хүүхдүүдийнхээ гэр бүлийг бас аялуулмаар ах юм. Яах вэ гэдэг асуулт гарч ирж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ компани ард тал дээр нь байгаа тэр маркетингийн бодлого гэдэг юм нь чи бусдад компаниас сурталчилж болно. Энэ давуу талыг чи бусдад хэлж болно. Хэлэх юм бол чи өөрт чи ашигтай юм чамайг бас ашигтай баримтаар шагныг дээр нэмээд чамайг бүр ингээд олон хүмүүсийг одоо хүмүүст энэ компаниас сурчлаад олон хүмүүсийг өөрийнхөө линкэнд ор нэгтгээд баг команд үүсгээ те өөрийнхөө community-г том болгож чадах юм бол би чамд бүр мөнгө өгье, цалин өгье гэсэн байхгүй. За тэгэхээр энийг нь сонирхож байгаа хүмүүс яадаг юм бэ гэдгийг яг одоо товчхон хэлээд өгье. $95 бизнесээ ирэх болгож 6 сар тутам төлж явдаг. Тэгээд ингэж байгаа тохиолдолд та хүмүүсийг өөрийнхөө линкээр уурах, дэлхийд дахны хүмүүсийг өөрийнхөө баг дотор нэгтгэх ашиг орлого олох, дээр нь үнгүй аялдаг хүн болох элит аяллуудыг хийх боломжийг та өөртөө нээж өгч байгаа маа. За 95-ыг нэмээд одоо би ерөөсөө хүмүүсийг бүртгэнэ тэр ч найзгаа оруулъя, энэ ч найзгаа оруулъя, гэр бүлээч оруулъя гэж байгаа хүмүүс байх юм бол айл болгоны хуримтлалтай нэг гишүүнийг хуримтлалтай олоход тэр айлын гишүүд аялна шүү дээ, тийм учраас энийг сонгож байгаа хүмүүс маань шийдвэрээ гаргалаа $95 нэмж төллөө. Эсвэл анханасаа шууд шулуудаад 95-тайгаа хамт одоо ингээл 295-аа шууд төлөөл дайраад орж байгаа хүмүүс байна. Тэгэх юм бол маш богино хугацаанд ерөөсөө өөрийнхөө нөгөө түншийн $100-ыг дахиж төлөхгүйгээр шууд ингээ ажилдаа орж байгаа хүмүүс байна. За би ерөөсөө арай бэлэн болоогүй нэг юм бол дараа нь 95-аа төлөөд мэдээж оролцож болно. Хүн болгоны өөрийнх нь арга барил те тухайн нөхцөл байдлаас хамаараа өөр байж болно гэсэн. За тэгвэл 95-ыг төлсөн тохиолдолд та хамгийн ихний одоо хийх ёстой зүйл чинь 5хан гэр бүлийн гишүүд чинь байж болно. Гэхдээ гэр бүл гэхээр яг нэг гэрте байгаа эхнэр нөхөр хоёр бол одоо жишээ нь эхнэр нь гишүүншлэлтэй байж нөхрийгөө бүртгэх нь хаашаа нөхөр чинь угаасаа чиний гишүүншлэл дээр хамт үнгүй аялна шүү дээ. Тийм болохоор 2 юм уу 3 хүн үнгүй аялах бүрэн боломжтой байждаг тий чиний хуримтлал дээр. За тийм болохоор яах вэ гэхээр
одоо тусдаа байгаа ээж аавыгаа аялуулъя гэдэг ээж аав дээрээ хадгаламж хийгээд өгч болно. Эсвэл насан турш нь тусдаа гарч ирсэн том хүүхдүүдийнхээ гэр бүл дээр хадгаламж үүсгээд найзууд, ажлын хамт олон, ангийн хамт олон юу гэдгийг ингээд дараа хамтдаа бөөнөрөө аялын шүү гэсэн тийм хүмүүстэй энэ саналыг тавиад хэдүүлээ одооноос урамтлаа үүсгэж байгаад нэг тийм аялыг хамтдаа хийя гэдэг санал тавих нь шүү дээ. За тиймэрхүү байдлаар ингэж хүмүүсийг урина. За энэ тохиолдолд биш үү та хамгийн эхлээд $500 хуримтлал өөрийнхөө линкээр бүртгэсэн хүмүүст ор буюу өөрийн чинь баг дээр үүсчихсэн тохиолдолд за энэ бол маш амархан үүснэ тийм үү. 250-аар одоо хуримтлаа хийдэг хүн нэг ширхэг за 100-аар 2 хүн байлаа гэж бодоход 450 дахиад юу лээ дахиад нэг 50 хүн байхад л 500 тийм үү. Тэгэхээр зэрэг ийм холимог байж болно. Эсвэл хоёрхан ширхэг 250 хүн байхад л 500 шүү дээ. Тэгэхээр зэрэг ямар ч л эсвэл 100-ийн 5 хүн ч юм уу тий. Тэгэхээр зэрэг $500 таны нийт багийн борлуулалт гэж яри тий онооч гэдэг юм уу. За тэгвэл та өөрөө нөгөө сард та өөрөө 250-аар орсон бол 250-ыг сар болгон хуримтлал руугаа өгдөг бол 100-ийн компани чөлөөлөд танд бэлэглээд эхэлчихдэг. Та нөгөө 500 оноо хийсэн учраас. Тэгэхээр та дараа сарынхаа хуримтлал дээр 250 биш 150-ыг хийгээд гэтэл таны шагналын оноо чинь 500 болж орж ирнэ. Компани 100-ыг чинь нөгөө өгж байгаа бэлгэнд өгж байгаа 100-аа 200 болгож өгнө шүү дээ. Тэгэхээр зэрэг өөрөөр хэлбэл та $150 өөрөөсөө гаргаад байгаа мөртлөө сар болгон хуримтлал дээр $500 хадгалаад байна гэсэн. Маш өндөр өсгөж байгаа үстэй. За энэ түншийн давуу тал өрдөө үлээ. За тэгвэл 100-аар та өөрийгөө эхлүүлсэн байгаа бол сар болгон нөгөө 500 оноогоо хийсэн учраас танд юу яахгүй. Өөрөө нөгөө төлөх зур чинь компани төлчих учраас та өөрөөсөө мөнгө төлөхгүй тэгтээ таны хадгаламжийн дээр чинь $200 сар болгоно л ороод автоматар ингээд компани таны шагнаад өгөөд идэг. За ингээд энэ үйл явцын дараа таны нөгөө нэг урьж оруулсан 5 хүн чинь би ч гэсэн үнгүй болъё би ч гэсэн $500-ын одоо борлуулалт хийгээд би өөрийгөө $100 төлдөггүй болгоё. За энэ үеэс эхлээд таны хуримтлал үнэхээр өөрөө өсөж яваач гэсэн яах юм. Та үнэхээр өөрөөсөө мөнгө төлөхгүй байгаа юм чинь дараа нь тэр мөнгө чинь өөрөөс төлөөгүй юм чинь аялалдаа хэрэглэхээр та үнгүй хэрэглэх гээд байгаа юм тий. Үнгүй аялдаг болох гэдэг. За тэгээд энэ компани бизнесийн маркетинг гэдгийг бол би энэ удаагийн мэдээлэл дээр ярихгүй зүгээр яг энэ хүргээд ингээд өндөрлж байна. Бизнесийг сонгож байгаа хүмүүс тусгай сургаалт орж өгнө. За энэ дээр болохоор зэрэг манай багийнхан тусгай бизнесийн маркетингийн групптэй тэрэн дээрээ яаж би хурдан цалинтай болох вэ? Яаж би цолондоо өргөв? Энэ компани бас мөнгө цол шатлал левел ахиулаа явдаг. Дээр нэмээд 4-5 төрлийн одоо лидершип бонусууд олгодог. Тэгээд энийг яаж авах вэ? Яаж хурдан амжилттай ажиллах вэ? Яаж манлайлалтай байх юм? Яаж багаа үүсгэх? Яаж хүмүүсийг урих юм гэх мэт энэ бүх юмнууд чинь сургалтууд чинь Монголын багаас болон Монголын лидерүүдээс дээр нэмээ компани өөрийнх нь 7 хоногийн баг 3 өдөрт компаниас тухайн тэр сарын аяллаа одоо аяллаа компани тухайн хөлөг онгоцны одоо маркетингийн албаных нь мэдээлэл тухайн сард ямар гоё аяллаа санал орж ирж байгаа, ямар хямдрал, ямар онцгой аяллууд санал болгож байгаа энэ дээр нэмээд маркетингийн ямар гоё өөрчлөлтүүд орж байгаа, ямар нэмэлтээр гоё шинэ уралдаан, урамшуулал, лидерүүдэд зориулсан юмнууд байгаа, аялагчдад зориулсан яг юу байгаа гэдгийг 7 хоногийн баг 4 өдөр нь компаниас үйл ажиллагаа явагддаг. Монгол хэл дээр орчуулгатай вебинарууд семинарууд явагдаж байгаа. За тэгээд бүсэд одоо хамаарад одоо Латин Америк орнуудын, Азийн орнуудын, Япон, Монгол, Солонгос ингээ хамт байгуулчихдаг. Гэх мэт ингээ бүсчлээд хэл дээр нь орчуулгатай семинарууд явагдчихдаг. За Монголын инкрусийн одоо лидерүүдийн зүгээс бас сургалт ингээд өдөр алгасгүй явагдчихдаг. За өнөөдрийн энэ явагдаж байгаа миний энэ хагас сайнны сургалт болохоор зэрэг миний хуваарьт өдөр хагас сайн болгонд би энэ шинэ мэдээллийг энэ цагт өгдөг байгаа. За тэгээд дараагийн удаа минийс энэ зүүн мэдээллийг авъя гэх юм бол хагасаа өдрийн яг энэ цагт ингээд хүмүүсээ ураад орж иж яах нь тий. За илүү ихийг мэдхийг хүсэж байгаа бол за ерөөсөө сонирхолтой байна бүртгүүлье гэж байгаа хүмүүс байгаа юм бол та нар маань
хэн таныг энэ мэдээлэлд урьсан бэ? Энэ мэдээллийг өгсөн бэ? Тэр хүнтэйгээ холбогдоод линк аваад бүртгүүлээд дараагийнхаа хийх ёстой алхмуудыг хамтраад одоо хийгээрэй. Тэгээд танд өнөөдрийн зүүмд орж ирж мэдээлэл авсан төвчээртэй ийм одоо удаан хугацааны презентацийг сонссон танд баяр хүргэе. Баярлалаа. Тэгээд өдрөө сайхан өнгөрөөгөөрэй. Баяртай. Баярлалаа. За зүүмээ би Зөндөө гоё мэдээлэл авлаа. Баярлалаа. баярлалаа. За би юугаа лайва дуусгах хийя. Энд лайв бас давхар тавьсан. Баяртай. За лайв дуусгацсан. Зүүм дээрээ би зүүмэн дуусгачаад цөөхөн асуулт авъя. Асуух юм байх юм бол. За би юугаа бичиж байгаагаа ямар ч байсан дуусгач та.